үйлдвэрлэлийн улсын зөвлөгөөнд хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын үе үеийн ажилчдаа, хүндэт үйлдвэрлэгчид, зочид төлөөлөгчдөө та бүхэнд Монгол улсад хөнгөн аж үйлдвэр үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Хөнгөн үйлдвэр бол бодитойгоор хамгийн их ажлын байр бий болгодог салбар билээ. Мөнгөн ашигын хэмжээ бага байж болох ч үүнээс чухал нь нийгмийн болон эдийн засгийн тогтвортой байдал мөн. Уулуурхан ажиллах хүч дөрвтэй нэмэгдэхгүй ч мөнгөн ашиг өндөртэй байж болно. Гэтэл тогтвортой байдал байхгүй, байнгын үнийн савлгоонд оршдог нь нийгмийн ач холбогдлыг бууруулж байдаг. Эртнээс эдүгээ хүртэл Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн тулгын галыг асаалцаж, эзэмшсэн мэрэгжилтэд эзэн болж ирсэн үе үеийн үйлдвэрлэгчид маань уламжлал, шинжлэлийг хослуулан байж цөөн тооны ч гэсэн Монголын гихт тодголтой бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээр байгаа нь бидэнд дэлхийн хэмжээнд гарч өрсөлдөх боломж байгааг бэлхнээ харуулдаг. Гэхдээ маш их боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Гагцхүү үүнд төрийн бодлого, дэмжлэг, залгамж чанар, хүний нөөц, чадвах, хариуцлага, зохион байгуулалт юу юунаас чухал гэдгийг өнгөрсөн түүх бидэнд харуулсан. Өнөөдөр манай улсын хувьд 85 жилийн хугацаанд аж үйлдвэр хөгжсөн гэж хэлэхэд чанартай санагдаж байна. Бидэнд босгосон, бүтээсэн зүйлс нийжгээд байсан, хөрсөн төвшин маань дөрвөн байсан үе бий. Монгол улсын ерөнхийлөгч миний бие тус салбарт ажиллаж байсан зовлонг нь мэдэх хүний хувьд хөнгөн үйлдвэрлэлийн салбар бүрээр үйлдвэр технологийн парк байгуулах, татврын бодлогоор дэмжих, аливаа санал санаачлагыг бүх талаар дэмжихийг хичээн ажиллаж байна. Аль ширний технологийн парк байгуулж түүхийн эдийн үнгүүдлийг арилгах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, кластер үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн ажил Дархан Уулан аймагт эхэлж жижиг үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байгааг энэ ташрамд дуулгая. Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн нэгдсэн улсын зах зээлд татваргүйгээр экспортлох санал тус улсын конгресст 3 дахь хөршийн худалдааны хууль нэрээр хэлцэгдэж байгаа. Үүнээс гадна Европын холбоо, Япон гээд томоохон зах зээлүүд рүү хөнгөлөлтөө нөхцлөөр нэвтрэх эрх зүйн үндэс бүрдсэн. Гэвч бодит ажил болоход засгийн газар, төрийн агентлагуудын хүчин чармайлт чухлаар шаардагдаж байгааг сануулах байна. Бий болчихсон боломжийг бодит ажил болгох нь сэтгэл зүрх шаардлагаас бус эрх ям нөхцөл боломж шаардахгүй юм а. Монгол улс болон Евразийн засгийн газрын холбооны хооронд чөлөөт худалдааны хилцээр байгуулах боломж нээгдсэн. Гэтэл ажил хариуцсан төрийн түшмэц санаачлаггүй биеэ нөөсөн байдлаар ажиллаж байгаагаас худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын нөөц болцоог бүрэн дүүрэн ашиглах чөлөөт худалдааны хилцээр хийгдэхгүй 2 жил боллоо. Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэл хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ашиг экспорт нэмэгдсэн, борлуулалт өссөн гэдэг үр дүнг шаардах ёстойг энэхүү илтгэлээр уламжлан сануулж байна. Үйлдвэрлэгчид, ажилчид зүтгээд хөдөлмөрлөд байх атал төрийн албан тушаалтууд тэдний зүтгэлийг үр дүн болгох ажлыг огт хийхгүй байгаа нь улсынхаа хөгжлийн эсрэг, хүн ардынхаа сайн сайхны эсрэг хийж байгаа гэмт үйлдэл мөн. Хэрвээ хөнгөн үйлдвэрлэлийн экспорт өсөөгүй, борлуулалт нь нэмэгдээгүй, ахиухан хөрөнгө оруулалт хийгдээгүй бол чаддаг хүмүүс нь ажлаа шилжүүлэх механизмыг бий болгох хэрэгтэйг онцолъё. Та бүхэн бодиттой шийдэл гаргалгааг салбарынхаа удирдлагуудад өгч шаардсан ажиллах болно гэдэгт итгэж байна. Улсын зөвлөгөөний ажилд амжилт хүсье. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттул гэсэн байна. За,